Азтай охины сэргэлт өдөр 10. Би өөрийн амьдралын эзэн. Сайн уу ухаалаг бүсгүй минь? Өнөөдөр бид нэг том үг рүү орно. Хариуцлага. Тийм ээ, магадгүй сонсоход хэцүү. Гэхдээ яг одооноос л чи амьдралаа бүтээж эхлэх чадвартайгаа эргэн санах гэж байгаа. Би өөрийн амьдралын эзэн гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь гадаад орчноо хянаж болно гэсэн үг биш. Бүх зүйл төгс байна гэсэн ч үг биш. Харин юу мэдэрч, юу бүтээж, юу сонгож байгаагаа ойлгож, өөрөө удирдах эрхээ буцаан авч байна гэсэн үг. Энэ бол зөвхөн хариуцлага хүлээх тухай бус, эрх мэдлээ буцаан авах тухай юм. Сэтгэлийн шивнэ. Би бол амьдралаа өөрөө бичиж буй зохиолч. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч өнөөдрөөс эхлэн хүссэн түүхээ дахин бичиж чадна. Өнөөдрийн дасгал амьдралын жолоо миний гарт. 3 хуудас гаргаж аваарай. Хуудас бүрт дараах гарчгуудыг бич. 1-р би өөрийн амьдралын аль хэсгийг удирдах чаддаггүй. Жишээ нь сэтгэл зүй, ажлын хэм маягаа, хүмүүстэй харьцах хандлага гэх мэт. 2-р би ямар үед бусдад хяналтаа өгдөггүй. Жишээ нь шүүмжлэлд автдаг, айдсаар сонголт хийдэг, өөрийгөө бусны хэмжүүрээр дүгндэг үед. 3-р өнөөдрөөс эхлэн ямар шийдвэрүүдийг би өөрийнхөөрөө гаргаж эхэлмээр байна вэ? Жишээ нь би өөрийгөө дахин хойшин тавихгүй, өөрийн үн цэнийг хамгаална гэх мэт. Хэрхэн ашиглах вэ? Энэ дасгалыг хийх явцдаа өөрийгөө буруутгах бус сэрэх гэж зорь. Чи хэн нэгэнд удирдлага өгсөн үе байсан ч эргээд буцааж авах эрх чиний гарт хിവэр байгаа. Энэ жигсаалтыг 2-7 хоног тутамд шинжилж хийвэл илүү мэдрэмжтэй, хүчтэй болж эхэлнэ. Affirmation. Би өөрийн амьдралын гол дүр. Би сонголтоо өөрөө хийж чаддаг. Намайг удирдах байгаа зүйлс бол айдас биш, харин ухамсар. Чи өнөөдөр өөрийн удирдлагыг буцаан авлаа. Одоо цаашид юу болохыг чи л шийднэ. Бусд нь бол нөхцөл, харин чи бол бүтээгч. Хайр дэмжлэгээ илгээе. Чиний дотоод хаяллын хөтөж марлаа.